2026 оны ихээр бас нэг амтны бичлэг амар viral болсон. Яг Punch Сармагчин шиг. Тэр бол утас шувууны бичлэг байсан. За нэг сард тэр бичлэг аягүй их явсан. Юу асан бэ гэхээр тэр пингвин өөрийнхөө ажилдаж дассан сүргийг орхиод далайгаас холдоод ганцаараа цас туусыг чиглээд алхаж байгаа тийм дүр зураг байсан. Ер нь бол 2007 онд хийгдсэн баримтат нэвтрүүлэг байсан. Тэгээ тэрний тэр хэсэг нь яг энэ сая нэг сард аягүй viral болсон. За юунаас болоод тэгж их хүмүүсийн анхаарлыг татсан бэ гэхээр хүмүүс бол тэр пингвинийг Нихилист пингвин, ганцаардмал пингвин гэх янз бүрээр нэрлэжсэн. За мөн одоо миний өмнө нь ярьжсантай адилхан одоо тэр амьтанд байгуул тэр behavior нь хүмүүст бас өөрсдөө ижилсүүлэн бодох нөхцөл үүссэн болохоор хүмүүс айгүй их тэр бичлэгийг хоорондоо ярилцаж ингэ шеэрлжсэн. За тэгээд яагаад тэр бичлэг айгүй их ингээд хүмүүст хүрсэн бэ гэвэл нэг тийм тэр пингвинийг харах тоолонд төрж байгаа тэр нэг хоосон ганцаардмал мэдрэмж хизээ нэгэн цагт хүмүүсийн сэтгэл дотор ч гэсэн яг тийм мэдрэмж төржсэн тэр үеийг нь санагдуулдаг ах гэж би бодсон. Тийм болохоор тэр одоо сэтгэл хөдлөл дээр үндэслээд өнөөдөр би гуниг болон сэтгэл готрол хоёрын хоорондын ялгаа энэ хоёр яг ингээд нэг зүйл юм уу эсвэл нэгээс нөгөөдөө шилждэг юм уу хэр том ялгаатай вэ гэдгийг хэдүүлээ өнөөдөр ярилцах болно. За тэгэхээр гуниг гэж юу вэ? Сэтгэл готрол гэж юу вэ? Тухай хэдүүлээ ярья. Эхлээд хэдүүлээ гуниглалаас эхлэе. Гуниг бол дасан зохицох чадвартай сэтгэл хөдлөлийг хэлж байгаа. За эволюцийн хувьд бол гуниг ингээд хүнийг төр зур удаашруулна. Гэхдээ өөрийгөө эргэцүүлэх боломжийг олгоно, бусдаас тусламж авах дохойг хүмүүст илгээж ий. Тийм учраас гунигийг бол ингээд долгион гэж авч үзэж болно. Ирнэ, явна, буцаад зүгээр олно гэсэн юм сайклда явагддаг. Гунигтай үед ч хин нэгний үг тань сайхан санагдаж чадна. Ер нь жижиг зүйл таныг бас баярлуулах боломжтой гэж ойлгож болно. Харин сэтгэл готрол яадаг вэ гэвэл энэ ерөөсөө маш их зүгээр л утга учиргүй гуниглаад байгаа зүйл биш. Тэр чигээрээ системд буюу таны нэрэг, бодол, сэтгэл санаа, нойр, амьдралын хэв маяг, хоолны дуршил, мотивац зэрэг бүх зүйлд удаан хугацаагаар нөлөөлж байгаа тэр гарч байгаа өөрчлөлтийг бид нэр хэлнэ. Клиникийн хувьд бол энэ шинж тэмдгүүд 2-7 хоногоос дээш үргэлжлэх юм бол сэтгэл готрол гэж авч үздэг. За гэхдээ бодит амьдрал дээр бол ер нь тэрнээс ч илүү удаан хугацаагаар үргэлжилдэг байгаа. Тэгэхээр хэдүүлээ энд нэг зүйлийн ялгааг гаргаж авлаа. Гуник гэдэг бол таны мэдэрч байгаа сэтгэл хөдлөл. Сэтгэл готрол бол эмгэг буюу таны тархины үйл ажиллагаанд гарч байгаа тэр бүхэл бүтэн өөрчлөлтийг хэлж байгаа. Тэгэхээр тэр тархинд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэх зүгээр гуниглаж байгаа үед бол стрессийн систем төр зур итвэхчин. За ингэснээрээ нөгөө нэг серотонин бол баг зэрэг буураад гисэн ч одоо допамины систем буюу таны урамшууллын систем ажилласаар байгаа. Гунигласан ч хүн дотроо найдварыг мэдэрч чаддаг шүү дээ. Тийм байдаг бол сэтгэл готрлын үед нөгөө нэг дааврын системүүд бол серотонин, допамин буураад кортизол буюу стрессийн даавар байнгын удаан хугацаанд өндөр байдаг байх нь. Ингэснээрээ түрүүний нөгөө нэг шинж тэмдгүүд олох нойр өөрчлөгдөн, энерги буурна, бие одоо юм хүнд юм шиг мэдрэгдэн, таашаалыг мэдэрч чадхаа болно. Тэгээд сэтгэх хэв маягийн хувьд болохоор бас гуник болон сэтгэл готрол хоёр хоорондоо нэлээд ялгаатай. Гуниглаж байгаа үед бол ер нь та ямар нэгэн өвдөлт мэдрээд байгаа гэдгийг дотроо мэдэрч чадна. Харин сэтгэл готрлын үед бол асуудал нь бие юм байна. Болохгүй байгаа юм нь бие юм байна. Ямар ч найдваргүй ирээдүй харагдахгүй байгаа мэдэрдэг тийм онцлогтой. За хэдүүлээ одоо ингэж төсөөлөд үзье. Цаг агаар бол гуник, харин уур амьсгалын өөрчлөлт бол сэтгэл готрол. Цаг агаар гэхээр одоо ингэ улирал солигдно, цаг агаар солигдно, бороо орсон бол дараа нь нар гарна. Тэгээд дараа нь гинт салхич шуурж болно тий. Ер нь дандаа ингэж улирал солигддог шиг цаг агаар бол аяндаа өөрчлөгдөж байдаг зүйл. Харин уур амьсгалын өөрчлөлт болохоор яадаг вүлээ? Энэ бол тэр чигээрээ тогтолцооны систем бүхэлдээ өөрчлөгддөг. Энийг засахын тулд хүн болгоны бүгднгийнх нь оролцоо шаардлагатай. Гэхээр сэтгэл готрол бол эмчилгээ шаардлагатай тийм зүйлээ гэсэн. За тэгэхээр хэдүүлээ цаг агаар болон уур амьсгалын өөрчлөлтгээд ялгааг ингээд ойлгочихъя. Тэгэхээр дараачийн хэдүүлгийг ойлгох ёстой зүйл бол гуник болгон сэтгэл готрол болж хувирдаг. Ямар үед ингээд гуниглаад байгаа нь сэтгэл готрол болдог вэ гэдэг талаар ярилцъя. Гэхдээ одоо гуниглаж байгаа бүхэн сэтгэл готролтой болно гэсэн үг бол биш тий. Яагаад гэвэл хүн болгон гунигладаг дараа нь зүгээр болж болдог. Учир нь чинь цаг агаар шүү дээ. Ихэнх гуник бол байгалийн жамаар өөрөө намжичдаг. Харин тодорхой нөхцөлд бол төр зүрийн гуник удаан хугацаагаар үргэлжлээд ахаараа
сэтгэл хөдлөлийн эмгэг рүү шилжиж болдгоо. За үүний хэдүүлээ шинжлэх ухааны үүднээс гуниг яагаад сэтгэл хөдлөл болдог вэ гэдгийг одоо тайлбарлая. Нэгдүгээрт стресс огт унтрахаа байлгах. Ердийн үед бол стресслээ эсвэл гунигллаа тэр чинь таныг тарих боловсруулад буцаад зүгээр болно. Энэ бол юм эргэх процесс байгаа. Харин стресс удаан үргэлжлээд тэр хүнд давж чадхааргүй болоод дахин давтагдаад ах юм бол тэр стрессийн систем унтрахаа буцаж эргэхээ болчих энэ нэгдүгээр шалтгаан байна. Стрессийн систем унтрахаа болчихно. Тэгвэл дараа нь нөгөө нэг гониглаад байгаа гонигийн мэдрэмж маань rumination буюу ruminaц гэдэг сэтгэл хөдлөл болох. Энэ нь одоо сөрөг сэтгэл хөдлөлийг байн дахин давтан бодох үйл явдлыг хэлж байгаа. Сөрөг бодлыг дахин давтах нь болохоор одоо ингэ ягаад юм болчихв? Би болохгүй байгаа учраас инглээ. Би хангалтгүй байгаа юм байна. Юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэх зэрэг юм сөрөг бодлыг тарих дотроо давтан бодсоор байгаад энэ нь өөрийгөө сэтгэл готролд хүний тарих бэлдэж байна гэсэн үг байгаа. Дараа нь 3 дугаар үеэс болохоор нөгөө нэг шагналын систем буюу допамины систем ажиллахаа болоод түрүүн миний хэлсэнчлэн гунигийн үед чинь шагналын систем бол ажилласаар байдаг тий. Ямар нэгэн найдвар тэр дотор ингээд хүний сэтгэл дотор байгаад байдаг. Харин гуниг сэтгэл готрол болсон үед болохоор нөгөө нэг допамины итвэх буурахаараа хүнд өөртөө тавих хүлээлт нь буурна. Ингэснээр ямар нэгэн үйлдэл хийхээ болж эхэлж байгаа гэсэн үг. За ингээд амьдрал утгагүй мэт санагдаж эхэлж байна гэдэг нь бол одоо нөгөө шагналын систем унтарснаас болж байгаа юм үйл явц байгаа. За тэгээ хамгийн сүүлд буюу 4-р ер нь юу болж эхлэх вэ гэх юм бол нийгмээс тусгаарлагдах үйл явц болж байгаамаа. За ердийн үед бол гуниглж байгаа хүн ямар нэгэн холбоо харилцааг илэрхийлдэг. Ягаад гэвэл хүн нийгмийн харилцаанд орж иж өөрийгөө илэрхийлдэг учраас харин сэтгэл готрлын үед бол хүн нийгмээс өөрийгөө тусгаарлаж ягаад гэвэл нөгөө нэг мотивац тэгээд юм үйлдэл хийх урам зориг нь байхгүй болсон учраас ерөнхийдөө өөрийгөө тусгаарлаад эхэлдэг байх нэ. За тэгээд хэдүүл саяны энэ ярьсныг одоо энэ хүртэл өгнөд үзэх юм бол хэрвээ одоо гунигийн үед таны тархины дасан зохицох систем за тэгээд стрессийн хариу урвал буцаад ресет хийж чадахгүй тэр байдалтай удаан хугацаанд гацах үед сэтгэл санаа нөгөө шагналын стрессийн систем сэтгэх юм маяг нь өөрийгөө өөрчилж өөрийгөө юм буруутгах мөчлөгийг үүсгэснээр сэтгэл готрол үүсэж байна гэж хэдүүл ойлгох нэ. За тэгвэл сэтгэл готрлыг ингээд хүмүүс ингэж ярьдаг штеп. Би ерөөсөө нэг гониглохгүй байна. Би юу ч мэдрэхгүй байна гэж ярьдаг. Тэр юу ч мэдрэхгүй байна гэдэг нь хүнд ингээд урам зориг байхгүй амар залхуу байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрдөө штеп тий. Одоо болохоор яагаад сэтгэл готрол тийм залхуутай юм шиг залхуурал шиг харагддаг вэ гэдгийг тайлбарлах болно. Гэхдээ яг үүндээ залхуурал биш шүү. Одоо энийг би тайлбарлая. Залхуурал гэдэг нэр томьёо бол ер нь хийхийг хүсэхгүй байгаа учраас хүн залхуурдаг тий. Харин сэтгэл готрлын үед яагаад залхуурал биш вэ гэвэл дотроо хийхийг хүсээд байдаг. Гэхдээ тэр үйлдэлийг хийх эрч хүч энерги дотроос нь гарч өгдөггүй учраас энэ залхуурал шиг харагддаг. Гэтэ энэ ялгаатай байгааз тийм учраас сэтгэл готрол бол сул дорой байдал биш, залхуурал биш, талархалгүй байгаад байгаа юм биш. Яг үүндээ энэ бол сэтгэц биологийн хувьд өөрчлөлт гараад байгаа эмгэг байгаа. Тэгээд энэ чинь зөвхөн сэтгэл зүгээс биш цаашлаад биеийн шинж тэмдгүүд ч гэсэн гардаг. Биеийн физиологийн хувьд одоо ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэх юм бол би маш юм хүнд ойргох, хит их унтах, байнгын унтах, эсвэл ямар ч нойргүй болох, унтахгүй байх. За тэгээ хоолны дуршил өөрчлөгдөж болно, байнгын толгой өвдөж болно, дархлаа суларсны улмаас байн юм янз бүрийн архаг өвчин тусаад байж магадгүй, ходоод гидсний асуудалтай болж магадгүй. Энэ бүхэн нэгэн зэрэг удаан хугацаанд давтагдаад байвал бас сэтгэл готрлын шинж тэмдэг байж болно. Тэгэхээр одоо эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаагаар илрэх доторх энэ бодол чинь ямар ч юм өөртөө итгэл найдвар төрж чадахгүй байх юм бол энэ шинж би дээр илэрх шинж тэмдгүүд нь дор хаяж 2-7 хоногоос удаан хугацаанд үргэлжлэх юм бол та мэрэгжлийн тусламж авах шаардлагатай байж болно. Жишээлбэл одоо ингээд энэ бүхэн чинь таны ажиллаа хийхэд нийгмийн харилцаанд ороход суралцахад асуудалтай болж эхлэх юм бол амьдрал ямар ч найдваргүй мэт за өөрийгөө юм гимтэх, өвтгөх ямар нэгэн сэдэлд хүрэх юм бол та төрж эхэлж байгаа бол та одоо тусламж авах шаардлагатай. За мэрэгжлийн тусламж авах боломж болцоогүй одоо хүсэхгүй чадахгүй байгаа л өөрт чинь тусгалж чаднаа гэсэн ойр дотны хүндээ заавал энэ тухай мэддэх хэрэгтэй шүү гэж би бичлэгийн төгсгөл зөвлөмөр байна. За тэгээд бичлэгээ төгсөхийн ялтанд одоо хэлмээр байгаа үгс гэх юм бол гоник гэдэг бол
одоо хүний биеийн байгалийн нэг зарим хүн болгоно л одоо амьдралд гониглохгүй гэж байх тий. Гониглж ээж хүн одоо амьд байгаагаа заримдаа мэдэрдэг утга учирыг дотроо утга учирыг бий болгож яадаг. Харин гониг маань сэтгэл готрол болсон үед таны тэр амьдралаас харах утга учирыг харах чадварыг түр хугацаанд ингээд хаачдаг гэж ойлгож болно. Тийм учраас хэрвээ ингээд та одоо гонглож байгаа бол юм байж болох хэвийн сэтгэл хөдлөл харин удаан хугацаанд юу ч мэдэрч чадахгүй байгаа бол магадгүй та тусламж авах хэн нэгэнд үүнийгээ илэрхийлэх хэрэгтэй шүү гэж би дахин хэлмээр байна. Тусламж авах хэн нэгэнд энэ тухайгаа ярих бол огтхомж сул дорой байдал биш шүү. Энэ бол таны өөрийгөө хайрлаж байгаа, өөртөө туслахыг хүсэж байгаа хэлбэр гэж та ойлгоорой. Өөртөө анхаарал хандуулна гэдэг бол өөрийгөө хайрлахын нэг илэрхийлэлтэй. Тийм болохоор заавал одоо ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа бол хэн нэгэнтэй ярилцаарай. Та ерөөсөө ганцаараа биш шүү. Энэ хорвоо дээр хүн болгон ганцаараа төрдөггүй. Бид нар нийгмийн харилцаанд орж бие биендээ өөрсдийгөө илэрхийлж бас нэг нэгэндээ туслахаар бүтээгдсэн хүмүүс байгаа. За миний бичлэгийг харж үзсэнд баярлалаа. Өнөөдрийн бичлэг ингээд энд хүрээд дуусч байна. Дараа уулзцаая. Баяртай.